Сайхан хэмжээс энэ ингээд харин орон оюун борлуулалтын менежер Дэнсмаа 100 модын 100 модын яаж юм тэрбум хүний толгойд бид нар ингэж гიშгэж захиур хагалж урлагаар соёлоор дизайнаар бүгдийг нь дээр бид нар ингэ гიშгэж байна. Та нар өнөөдөр фэйсбүүкээ нээгээд өнөөдөр ахаад нэг авраг төрсөн байна. 7 хоног бүр авраг төрж байгаа. Бүшлийн бэрхшээлтэй авраг төрлөө, шатрын авраг, даамны авраг бүх нас насаар нь аврагууд төрж байна. Бид нар бол авраг үндэстэн. Тийм. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдгийг одоо дандаа нэг жинсээр ингээд бахахад ингээд яах юм ингээд дандаа нэг өнгөрсөн багсан ярьж яах юм зарим нь шүүмжлэлтэй. Гэхдээ хүмүүс өв дээцээрээ бахахаа хэн нэгнээ заалах хэрэггүй. Тий. Бахах хэрэгтэй. Бахах Монгол хүн байгууллагад бид бахах хэрэгтэй. Нэг нэгнээ бид нар гоё дэмжиж сурах хэрэгтэй. Үнэхээр чадж байгаа нэгнийгээ бид нар гоё өргөж дэмжиж Монгол хүн нэг нэгнийгээ тушиж толж ингэж хамтдаа бид нар босч ирэх хэрэгтэй болохоос манжуудын тараас нь тамийн тавааны үлгэр бол энэ бол монголчуудын үлгэр өдөө биш. Монгол хүн харин ч нэгнийгээ гоё тушиж нэг нэгнийхээ төлөө амиа өгч чаддаг хүмүүс байдаг. Тэгэхээр бид нар энэ нэг алдагдсан сүүлийн нэг 200-300 жилийн Монголоо алдсан энэ 200-300 жилээр Монголоо дүнжирдээ болохгүй шүү. Тийм. Монголоо алдмар гэж энэ монголчуудын хамгийн муухай үг байдаг. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр Монгол юм зан чанар, Монгол ухаан, Монгол бахархлаа алдаад юу ч биш, юу чгүй болохыг те хоосрохыг Монголоо алдна гэж. Тэгэхээр энэ алдагдсан үеэр бид нар Монголоо дүнжирдээ болохгүй. Бид нар улам язгуур байгаа, гүн рүүгээ, сэтгэлийнхээ гүн рүү эмээ өөртөө очиж байгаа Монголынхаа тухай, Монгол хүний тухай бид нар ярилцах юм бол бид нар жинхэнэ Монгол одоо энэ менежментийн ухаан завар гарч ирнэ. Монгол өдөр тухайн гэдэг зүйл гарч ирнэ. Одооноос компаниуд энэ чиглэл рүү маш хүчтэй орж байна. Энэ компаниуд маш хурдан гарч ирж байна. Бидэд юм байгаа, бид нар юмгүй хүмүүс биш шүү. За ингээд бид нар бол яг энэ том төмөр эрчилж энэ шуургыг дэглэх зорилготой өнөөдрийн энэ синержи багийн ажлыг хийлээ. За ингээд бүх бюрочдаа амжилтсая. Өнөөдрийн сургалт бас маш их сонирхолтой. Бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн сургалт байлаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэр чигээр нь Монгол улс маань бүр ингээд аягүй гоё болоод, хүчирхэг болоод, хөгжөөд, улам олон болоод ингээд бүр гоё болох нь байна. Тэгээ одоо багштай үнхээр баярлалаа.